Сайн байна сарагч. Сайн байна. Сайхан барьж байна. Жижиг бодлоо би удаад идэж. Тийм үү. Түр бэлдэх байсан биш үү? Би өөрөө ч гэсэн ингээ явж идэж штэ. Хай. Сайн уу? Болцоонд ирсэн баярлалаа сарагч. Тэгж болдож исэн юм уу? Тантай нэг болцъё гэж бодоод. Их чинь ерөөсө болдооч гэж ойлгоогүй. За яах вэ? Гэхдээ болзъё. Номын дэлгүүр дээр ирсэн юм чинь нэг номныхоо үргэлтийг хардсан шүү. Тэгээд таны номнууд энд өргөгдөж чинь тэгээд яг 7 хоног 10 хоног яг ингэ байж чинь. Өнгөрсөн манай болдооны зочин маань баярхай хасан. Тэгээд шинэ номнууд нь бас ирээд тавигдсан байна. Дэлгүүр дээр байгаа таны номнууд нэг иймэрхүү л байна да. Тий, миний номнууд ерөөхдөө энд бас цөөхөн үлдсэн байна гэд тэгжсэн. Ер нь нөгөө сүүлийн үед бас номоо хөвлөж амжихгүй явж байгаад саяхнаас нэг бүгдийг яг нэг хөвлөж дууссан. Тий, хөдөөгаадаа нэг тийм номын одоо жижиг өдрөлгүүд ч юм уу тий уулзалтууд тиймэрхүү зүйлд явж байгаа. Тэгээд яагаад яваад идэггүй гэхээр нөгөө хүүхдүүдтэй уулзаж хүүхдүүдийн номонд оруулах тэр зүйл дээр бас нэг чадлаараа оролцож юмсан гэж боддог байхгүй. Тэгээд ирээдүйд одоо ном унших хүмүүс ер нь л багасаад байгаа юм шиг л тийм хандлага ажиглагдаад байдаг учраас хүүхдүүдтэй уулзаж ер нь энэ сошиал ертөнцөөс ас тий өөрийнхөө дотор оршиж ингэж номын хуудас эргүүл цонх нь ямар аз жаргалыг, ямар ухаарлыг, ямар төвлөрлийг хүнд авчирдаг болохыг бас ярьж. Тэгээд дээрэс нь бас яг энэ эх орон гэж юу байдаг Монголын түүх тий энэ бахархал бидний бахархал омгшил тэгээд энэ чин сэтгэл одоо инрэл нэгүсэл хайр гэж юу байдгийг ингээд ийм зүйлүүдийг бас ингээд хүүхдүүдэд ярьж өгч уулзаж авах би бол хувьдаа дуртай байдаг л да. Тэгээд тэр үүднээсээ бас дунд сургуулиуд дээр за тэгээд хөдөө орон нутагт бас очдог. Тэгээд бас яг энэ нэгэн тал ингээд номнуудаа хэвлүүлсэн юу байгаа учраас номын өдрөлгүүд зохиогдоход бас очиж гэн гэд тиймэрхүү ажлууд л хийж байна да. Сандгаа цагаан совдыг бичснээс хойш баг ном гараагүй л ингээд явж байгаа да завсарлчихсан байж байгаа. Тэгээд яг зөв нэг өөрийгөө тавтаад бичээд ахаар нэг тийм нөгөө чаддгаа зодж байгаатай адил гэдэг шиг тий. Тэгээд нэг бас нэг арай өөр төвшөнд бичиж үздэг юм билүү. Тэгээд өөрийнхөө мэдхгүй тэр зүйл рүү бас илүүтэй орж тий илүүтэй бас чадахгүй зүйл рүүгээ давшиж үздэг юм билүү гэсэн нэг тийм. Таны яг нэг чаддгаа мэд одоо гэдэг шиг эхлээд хоёлаа нэг дандаа ингэ түүхэн ном биччихсэн нэг гівгэнт нэг сэтгэл зүйн чот гэж гараад ирсэн шүү дээ тий. Тэнгүүд тэр чин арай өөр юм санагцсан. Тэгээд тэрний дараа гарч ирсэн тогсон цэсэн бүр ингэ тэгээ байжсэн чин энийг нөгөө таны баярхай ах дээр ярьжсэн. Ном дотор сүнс гараад ирэл яах вэ гэсэн чинь айхгүй харин бүр сүнс төсөлтэй шүү дээ. Тэр тухай сараа бачаргалагчаар бүр амар сайн ярьж өгнө гэж тэгэхгүй юу. Гэсэн чи таны постн дээр те яг ийм ном бичсэн бол 10 жилийн өмнө уншигчид уншихгүй байхаас одоо л ингээ уншиж гэн гэл нөгөө цаг үе таарсан нэг сэдвүүд гэдэг шиг байна гэдэг чийсэн шүү дээ. Тэгэхээр та ингээ цаг үеэрээ бас ингээ тий яг тэ ер нь нөгөө миний хувьд гэх юм бол яг тухайн цаг үед нэг хүнд хэлхийг хүссэн тэр зүйлэл илэрхийлээд сурч хичээлдээ телевизэд олон жил ажиллахаар за нэг хүмүүс нэг ийм юм л хэлчих юм бол энэ хүмүүс ингээ ойлгочих юм болов уу гэдэг нэг сэтгүүлчийн нэг эргэцүүлэл миний амьдрал турш ингээд үлдчихсэн юм шиг надад санагддаг. Энэ номон дээр ч гэсэн ялгаа байхгүй. 2012 онд сорхтныг бичиж авч гэсэн бидлизийн нөгөө баримт уран сайхны кино бичиж байгаа. Тэгээд цаашаа нөгөө түүхэндээ дурлал явсаар агаад сорхтныг бичиж гэсэн ч гэдэг юм уу те. Яг зөв сортон дээр бол нэг эмгтэй хүн бүхэн нэг уншаад те амьдралдаа нэг ер нь эмгтэй хүн энэ орчлонд яах гэж ирдэг юм бэ гэдэг тэр нэг одоо библи шиг тийм те нэг хуудас бүхнээс нэг ухаарлыг олох нэг тийм юм байвал зүгээр ч юм уу гэдэг бодлын үүднээс яг нөгөө нэг миний үед нэг бүхний тэр даган дуурайж болох хэв шинжтүүр нь сорхтон хатан байсан байхгүй. Тэгээд дээрэс нь яг бас түүхийн унших сэдлийг хүмүүст өгөөл гэдэг үүднээс амьсгалж исэн цаг үе шүү дээ тий. Түүхээр амьсгалж исэн цаг үе байхгүй. Тэгээд дараа нь батганыг бас л нөгөө эрэгтэй хүний мөн чанар гэж эмгтэй байсан эрэгтэй тий. Самар хатан дээр бол яг нөгөө Монголын уналт оройт те яг тэр үед одоо 2016 7 оны үе бол ер нь монголчууд хоорондоо бас айгүй хэвнэгдлэггүй маш их хэрүүлдэ тэмцэлтэй байсан цаг үе байхгүй юу. Тэгээ тэр үед л нэг тийм холбоотойгоор ингэдэм бол мэдгүй яадаг чинь тухайн үед л мэдэрсэн мэдрэмж ахгүй. Тэгэл за самар хатан дээр би яг энэ нөгөө эв нэгдлэхгүй байвал юунд хүрдэг юм бэ гэдэг тэрнийг юг самар хатнаар би нөгөө юугаа болгоод дүрээ болгоод бичих юм бол бас л ингэ түүхэнд орцсон хүн чинь бас түүхээ бичих их сонирхолтой байдаг юм шиг байна л да. Тэгээ миний хувьд бас л ингэ бахаадын үеэр цоошин судалгаал байсан л да. Самар хатан 1-р бүлэг.
Сардаг өндөр улсын оройг тэгнэн буусан хөвгч цагаан үлсийн дундаас уянгалаг хоолой сонсов. Зохиол дотор нь ингээд өөрийнх нь үзэл бодол явж идэг ном нь бол миний хувьд сэтгэл залгирч чадах гэж би бодоод байгаа байхгүй. Тий ер нь бол зүгээр яг энэ нөгөө 90 оны яг тэр шилжилтийн үе те тухайн нийгмийн өөрчлөлт тэр бүхнийг тусгахыг оролцсон. Тэгээд хүний мөн чанар яаж өөрчлөгдөж байгаа, хүн чанар яаж өөрчлөгдөж байгаа гэдгийг харуулчих гэж бодсон. Тэгээд үйл явдлууд нь надад тохиогоогүй ч гэсэн тэр бодол мэдрэмжүүд ч юм уу те тэр юмнууд нь бас тухайн үеийн сарагийн мэдэрчсэн тэр юу зүйлүүд байсан болоо гэж би эргээ харахад боддог байхгүй юу. Тэгээд сэтгэл залгигч хот бол миний яг орчин үеийн сэдвэр бичсэн анхны л ном баг те. Би их хурдан биччихээс яаж ч мэдгүй нөгөө мэддэг мэдрэмжүүд танил юмнуудаа бичих нь тийм байсан ч юм уу те. Тэгж нэг тийм их богино хугацаанд бичээд дуусчихсан тийм ном байгаа. Тэгээд яг адал явдал баг зэрэг оруулаад биччихсэн. Тэгээд тэр нэг эмэгтэй мэдэрж байгаа мэдрэмж буцаад итгэлээ олж авч байгаа тэр нэг юм байдаг шүү дээ. Би яаж ч тэр номыг амар инээдтэй ковидаар өвдөжөөд тэгээд ганцаараа өөрийгөө тусгаарлаж байхдаа ингээд сонссон байхгүй юу амар. Өвдсөндөө ганцаараа юу амар инээдтэй тийм үедээс тэр номыг тэг уншиж байгаа. Тэгтээ гоо төгсөлсөн гоё. Яг ингээ хойсорж байгаа юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ амьдралд нь тий. Тэр үеийн яг ингээл би яг ингээ өвдсөн байгаа зүйлээр ингээл нэрээс ингээл хойсорлоо. Үйл явдалтай орж өвдөж юм чи. Яг зөв нөгөө нэг бодол мэдрэмжүүдийг илүү их оруулж бичих гэсэн боловч үйл явдал айгүй их тийм өөрчлөлттэй зөрчилтэй тийм болол явчихсан л да. Тийм тэр номны үед гэх юм бол тэгээ хүмүүс айгүй их асуудаг юм аа цаашаа өргөлжлөх юм уу? Энэ дараагийнх нь юу хийх юм уу гэдэг. Тэгэхээр цаашдаа яг юу болохгүй цаашаа тэгэл зогссон миний хувьд. Сэтгэл залгигч хот. Агай гүйж байв. Айц харанхуйн дунд жохом хаашин гэтэл яран гүйж байгаа ухамсарлсан. Тогсын цэс дээр бол яг үнэхээр энэ 19 онд гарсан ном шүү дээ. Бас л би яг ингээд юу хэлхийг хүссэн бэ гэхээр зэрэг ингэж бодогдчихжээ надад. Хүмүүс нөгөө залуучууд ялангуяа тий би биендээ хайрлаж дурлах тэр маш хоёрыг ханддаг болсон. Одоо ер нь тэр гэрлэлт оролцсон тий тийм яг нөгөө чин үнэн хайр, итгэл, сэтгэл тий одоо тийм зүйлээс жоохон айдаг, зай барьдаг тий тийм одоо ер нь нэг цаг үе нэг тийм жоохон хүйтэн болоод ирж байгаа мэдрэмж төрөөд тэгээд за ер нь бол хайр дурлал гэдэг чинь тий хин нэгний өмнө одоо өөрийнхөө нэр хүндийг унгаах тийм тэнэглээс айх гихэлтэй тэр хүний төлөө амиа зориулж чаддаг тийм зүйлийг хэлдэг юм аа. Тэгээд Монголын түүхэнд ч гэсэн ийм гоё хайр дурлалын түүхүүд байдаг байсан юм аа гэдэг үүднээс тэр санааг л гаргах гэж тогсын цэсийг биччихсэн байхгүй юу. Тэгээд тогсын цэс бол нэлээ уянгатай ном л доо их уянгаар зодож бичсэн. Дээрээс нь нөгөө түүхийн их сурвалжууд их багтай. Одоо энэ яг агаан хатны түүх гэхээр зэрэг ер нь маш бага олддог юм байлээ. Тэгээд яг хятад их сурвалжуудаас ганц нэгийг төөж шүүрдэж тэгжээд энэ тогсын цэсийг биччихсэн. Ер нь бол уянгаар илүү их давмгаалсан ном болсон гэж боддог тийм. Тэр хайр дурлал гэдэг чинь биднэрт уянга дутагдж байгаа учраас гэх юм байгаа шүү дээ. Хүнд итгэхгүй байна. Тэгээд юм дандаа ингэж нэг болгоомжтой хандна гэдэг чинь одоо нэг мянга будуулсан чон юм аашаа гэдэг шиг нөгөө нэг айгаад байдаг. Хүнд итгэхгүй гэдэг чинь ер нь амар зүйл үстэй. Тийм итгэл гэдэг зүйл байхгүй бол одоо ер нь яг амьдрал ямар хэцүү шүү дээ тий. Тэгээ тийм үднээс л бодож биччихсэн юм а миний хувьд. Тэгээ яг зөв би нэг ийм мөрөөдөлтэй байсан юм л да. Одоо Монголын эзэнт гүрэн яг ингээд тэлжсэн тэр газар орнуудын түүхээс тэгээд Монголын эзэнт гүрний Мандал Бадрал Унал Доройтлын түүхийг ингээд нэг 5 ном биччихэл гэж түүхээр бодсон байхгүй юу. Тэгээ яг Мандал Бадралын Сурхтан хатан Унал Доройтлын Самратны үе байсан тий. Тэгээд тэлжсэн одоо Орос Европ руу тэлжсэн Батхааны үе ч гэдэг юм уу те. За энэ Урагшаа Хятад руу Юан гүрний байгуулалт тэлжсэн Худлын хааны үе тогсын цэсээр бичсэн тий. Одоо нэг тэр Илхаант улсын үеийн түүхэн дээр очиж нэг ном бичих юмсан гэдэг хүсэл мөрөөдөл байгаа. Миний амьдрал нэг дандаа нэг тийм
уулзаж танилцаж таарч байдаг хүмүүс нь нэг тийм эсвэл одоо зохиолч яруу найрагч одоо энэ төрлийн хүмүүс эсвэл ингээд нэг тийм далд тухайн судал руугаа илүү орчихсон ер нь нэг тийм эсвэл нэг шашинтай холбоотой ч юм уу нэг тийм хүмүүс таарад байдаг яагаад ч мэдгүй. Одоо уг нь тач одоо маш олон хүмүүстэй танилцаж ярилцах боломжтой юм шүү дээ. Тий. Тэгсээр нь яагаад тэгсээр нь мэдгүй яг миний хүрээлэл би яг нэг тийм хүрээлэл дотор л явсаар ирсэн юм байлээ. Тэгээд энэ нэг далд тухайн судлал эзотерик энэ одоо ертөнцийн талаар бүр бараг оюутан байхасаа л сонсч ирсэн. Ингээл тийм хүмүүстэй нийлээл уулзаал яриад тэгэл нэг юм зүйлийн дунд л явж л байсан юм байлээ л дээ. Тэгээд тэр нь одоо нөгөө тэгж явсаар байгаад илүү ойр болчихсон ч юм уу тийм л байсан баг. Тэгэд энийг би зүгээр яг бичээ гэж бодож бичсэн зүйл маань бол энэ баг миний ингээд нөгөө зүр фантаз төсөөлөл те юу ээж болох вэ тэр бүх юм задлж бичсэн ном гэж хэлж байна л да. Би одоо энэний дараа дараагийнх гэж хэлж болохоор ахаад нэг ном бичиж байгаа. Тэр нь болохоор зэрэг энэ бол одоо нөгөө үеийн үрээр бичсэн шүү дээ. бол гэж ойлгохоор. Тий. Энэ бол үеийн үрээр бичсэн шүү дээ. Одоо би нөгөө нэг квант физик руу орж тий. Бас нэг арай өөр төвшөнд өөрийгөө илэрхийлж гаргая гэж бодож физикч найзтай байхгүй юу? Найзлаад байгаа гэж. Тий. Одоо гэхдээ яг шашин шинжлэх хоёр уулзчихлаа шүү дээ. Яг энэ квантын төвшөнд уулзсан хоосон чанараараа. Тийм болохоор зэрэг өөрийнхөө хувьд л ингээл эрэл хайгуул нээлт хийгээл яваад байгаа юм л. Онгод гэд ярих юм бол бас тийм байдаг байж магадгүй. Ер нь нэг тийм би хүүхд тахасаа нэг тийм дотроо нэг тийм янжил амын магтаалыг төвдөл дээр нь цэвчилсэн. Яагаад ч юм мэдэхгүй те. Тэгээд трийг уншаал яхаар шүлгээ бичдэг. Ерөөсөө тийм өмнө заавал нэг оршилтой шүлэг бичдэг ч юм уу те. Нэг тийм тэгээд шүлэг бол яг нэг акшн зургийн тэр нөгөө нэг мэдрэмж тэр одоо эст онгодон ч байдаг юм уу юун ч байдаг ингээд нэг тийм нөхцөл нь бүрдээд ингээд эвлээд бичиж байгаа юм л да. Хүрэн цохол одоо энэ үргэлжсэн үгийн хувьд гэх юм бол нэг байнга онгодоор асгарч явна гэж ер нь бол байхгүй. Тий. Тэгээд яг онгод орох үе байна л да. Нэг гоё ингээл ном дотор ингээл энэ чи юм биш үү, ийм биш үү гэдэг нэг тийм санаанууд бол орж ирдэг л ах л та. Тэрнээс л байнгын онгодтой байна гэж аахгүй. Гэхдээ ер нь яг өдөр өвхөн тодорхой хэмжээнд өөртөө нэг бяцхан бясалгал маягийн нэг тийм онгод дуудаж байгаа юм шиг нэг тийм янжил хамыг магтаал тэгээд ширээнийхээ ард цуудаг. Ер нь бол тэр яг миний амьдралын яг нөгөө бичиж байх үед бол байнга тавтагддаг зүйл. Та ингээд яг бичиж байгаа гинт зогсчих юм бол яг яадаг вэ? Яг бичиж байгаа гоё асгарч бичиж байгаа гинт ингээд зогсон шүү дээ. Тэгэл болчихоо. Тэгэл болчихоо. Тий. Тэгээ маргааш үргэлжлэе. Тий. Хүчлээд бол бичдэг. Хүчээр их гоё авдаг юм. Тийш гэж. Өндөр ч бас нөгөө ихтлүүр маань бас гоё шинэ жилийн уур амьсгал ороод гоё чимэглүүд хийхээс гадна яалка цэцэн байгаа шүү дээ. Тэлийн төр сууя. Ойлоо энийг дараад бичиж байгаа ном гэдсэн шүү дээ. Тэр сонирхол байгаад л да. Одоо нөгөө хүмүүстэй уурчингууд энэний дараахыг бол хүлээгээл авчих шүү дээ. Юу бичээд ингээл танаас бол сүүлийн 2 номын бэр дээр бол уншигчд бол яа шинэ ном гарахгүй гэж асуусан л ах гэж бодож байна. Шинэ ном л нэхэд идэх. Уншицсан гэл тээ. Уншицсан та яа шинэ ном бичихгүй байгаа юм бэ гэл тээ. Тэр нөгөө яг шалтгаан бол тийм л ахгүй юу. Одоо нэг өөрийгөө тавтаал тээ. Би одоо ахаал яг энэ бичлэлээр ч юм уу энэ арга барилаар энэ сэдвээр тэгэл одоо хүмүүс сонирхож байгаа дээр ингээл 2 дугаар, 3 дугаар, 4 дугаар ингээл бичээд ээж болно шүү дээ. Бичдэг юм биш. Сүүл тэр бүр нэхэд ангууд нь дөрүүдийн шүүд бусад зохиол дотор холждаг гэдэг. Үгүй би тийм юм биш шүү дээ. Тэгээд ахаад нэг тийм өөр төвшөнд бичийлгээл эхэлчихсэн тэгэл явжлаа л да. Хаврын баяраар л уншиж. Хаврын намын баяраар гарч байгаа тий. Ер нь хэлэх гэсэн санаа нь бол ерөөсөө л хүн бол өөрийнхөө аврална бас өөрийнхөө хорлолно. Энийг л энэ миний дараагийн номыг уншаад хүн ойлгочихсоо л гэж бодож л. Одоо бас л маш энгийн дээр одоо энэ ч гэсэн ялгаагүй шүү дээ. Үеийн үрийг л ойлгочихсоо зөв амьдраасаа л гэдэг юм байхгүй. Бид нар одоо ингээд нийгмийн амьдрал ингээд маш олон ингээд стресстэй зүйл гардаг шүү дээ. Тэгээ тэр болгоно л буцаал ингээд бодохоор бид нар нөгөө яаж амьдраад байгаа юм бэ гэж бодонгууд дараагийнхаа бодохгүй яг өнөөдрөөр ингэж амьдраад байгаа юм тэр өдөр харагдаад байдаг шүү дээ. Тэгэл улс төрчид ч гэсэн бид нар тэрийг хэлэх хүсдэг үстэй тий. Өвлийн өрчин байдаг шүү. Өр өгч яах вэ гэл те. Өр өгдөж амьдрах нэг юм шүү гэл те. Тэгээд харин энэ одоо бичиж байгаа ном амжилттай болох юм бол дахиад 1-2 дэвтэр нэм өргөжлүүлчих болно. Ер нь тэгээд яг
оргил руугаа хүрэл нэг санаанд багтаад байгаа болохоор тий. гол нь санаанд багцсан юм нөгөө бууждаг шүү дээ. Ном бичээ сайхан амьдарч болж байна сарагч. Би номоор л амьдарч байгаа шүү дээ. Одоо би 10 гаруй жил номоор л амьдарч байгаа шүү дээ. Би надад өөр ямар ч орлого байхгүй шүү дээ. Би хүний оронд олигтой ажил хийж чадахгүй юм шүү дээ. Цэвэрлэгээ мөвлөж хийж чадахгүй шүү дээ өөр гэмтэй. Заавал л яаж чинь. Номоор бичиж амьдрахгүй бол өөр надад чадах юм байхгүй юм чинь. Ер нь тэгээд хүмүүс ямар нэгэн юмыг зарж л амьдардаг гэж би боддог шүү дээ. Өөрийнхөө авиас чадвар хийх ч юм уу, ажил болгож тий. Тэр тухайн албан газар зарж амьдардаг, цалиа авдаг тий. Яг тэрэн шиг би одоо өөрийнхөө бичсэн номоор л амьдарч байгаа. Миний хувьд энэ хідэн номоо хэвлүүлээл тэгээл дараагийн ном бичигдээл тэгэл яг амьдрчлаа. Надад бол болж лээ. Номын төлөвт уулзахаараа би нөгөө ингээ хүмүүсээс би өөрөө асуулт асуугаад байдаг шүү дээ. Тэгээд таныг надаас асуулт асууж болно. Асуулт асуухтдээ дүрмтэй. Таныг бас номын төлөвөөр жоохон тэнүүлэх зорилготой учраас та ингээ номны хавцаар надаас асуулт асуугаараа гэлждэг байхгүй юу? Хавцаараа. Хэрвээ цаг хугацаагаар аялах боломж олдвол надаа юу хийх байсан бэ? Хойлоо нөгөө номын төлөвч өөрөө оюуханы ресторан, кафе те. Тэгэхээр кафед болцож байгаа юм чинь надад өгүүлэх ямар нэгэн гоё түүх байна уу танд? гэж асууя. Юутай холбоотой түүх вэ? Цаг хугацаагаар аялах юм бол ямар одоо хийж болох тэр нөгөө боломж? Надад ерөөсө ганцхан л хүслээдэг. Энэ ерөөсө сүүлийн 30 жил. Нэг зүйлийг хүсдэг. Тэр нь юу гэхээр би чи 92 онд 19 настай хат ээжигээ алдсан байхгүй гинт алдчихсан уулзаж чадаагүй. Тэгэл надад цаг хугацаагаар аялаад өнгөрсөнд очих юм бол ганцхан ээжтэйгээ хамгийн сүүлд уулзсан тэр өдөрт л очих юмсан. Тэр өдөрт л очих юмсан. Тэр өдөрт нэг тэрүүлэх юмсан, өнсүүлэх юмсан. Ерөөсөө миний хүсэл тэр. Одоо энэ хүсэл миний сэтгэл зайлгч хот дээр байгаа Самбаа цаан сувд дээр ч ээжтэйгээ уулздаг. Ерөөсөө би өөрөө л мөрөөдлийг өчтдөг байхгүй. Хүмүүс одоо тэгэл нэг алдсан үеэ залруулах ч юм уу юу ч хийж болно л да хүмүүний үед. Миний хувьд бол ганцхан л байдаг. Энэ ерөөсөө энэ 1992 оноос хойш 31 жил хувирч өөрчлөгдөөгүй. Би ээжигээ л боддог. Ээжигээ л мөрөөддөг. Аргалд явсан ээжимэн та таныг одоо орон нутгийн аймагаас соргио зохиолч аймагт ярьж амьдраач. Бид нэр одоо таныг амьдруулахын тулд таны сарын цалин өгөө таныг энд нутагтаа амьдраасаа гэж хүсэж байна. Та хүүхдүүдтэй 7 болгонд тэдэн цаг уулзсан гэдэг барин 3 зохиолын багш шиг таныг багж игүүл яах вэ? Одоо тэгэл миний хувьд бол би тэр хүүхдийн номын ордон дээр очиод хүүхдүүдэд сайхан ном уншиж өгөөл, хормын ордон дээр нь очиод залуу ерөөл хэлж өгөөл би тэгэл амьдрч штэ. Би тэгэхээ хүсдэг яг үнэхээр яг тийм байгаасаа гэж хүсдэг байхгүй. Тэгэд энэ чинь нөгөө энэ Улаанбаатар гэдэг энэ алтан төвшин хөндөд чинь хайрлах зүйл зөндөө олон цуглуулсан хань ижил үр хүүхэд байгаа учраас эдгээр чинь миний хүслээр болохгүй. Тэгэл амьдарч байна. Гэтэ яг энэ бас ингэж мөрөөдөл болно шүү дээ. Гарахын цагт та мөрөөдлөө биелүүлж болно шүү дээ. Тий, өөр ханга төвлөрөлгүй, таагүй, стрессгүй. Ямар гоё ялаа тий. Тий, манай өөр ханга чи ямар гоё хөгжиж байгаа гэж бодож байна. Үнэхээр зэгцтэй гоё хөгжиж байгаа. Аймаг орон нутгийн удирдлагууд нь бас маш их юм хийж байгаа. Их гоё байгаа. Тэгээд би өөр хангаатаа сая намар очиж бол бодчихсон. Эндээ ирж амьдрах юмсан гэж тийм. Танах тэл хэрэгтэй юм шүү дээ. Явахгүй гэсэн. Тийм үү. Яаж юм бэ? Тэр чинь Төв аймгийн юм. Төв аймаг руу явчихгүй тань. За та надаас асуух асуулт. Номныхаа гарч гэрчтэй. За. Энэ нөгөө юу вэ? Цаг нь болохоор гинэ энэ уянгагийн ном байна. Одоо хүнд яг ингээд нэг би нэг ийм юм хийндэ гэдэг нэг юм байдаг шүү дээ тий. Тэгэхээр чи цаг нь болохоор яг юу хийх вэ? Номноос өөр. Би цаг нь болохоор нийгмийн амьдралд оруулж чадах, хувь нэмрээ оруулж болох тэр зүйлийг хийнэ л гэж боддог цаг нь. Тэгээд цаг нь болж байгаа гэсэн төхөө ирэх байх гэж бодож байгаа шүү дээ. Тэрийг хүлээгээд ямарсан одоо хийх төртэй байгаа ямарсан хийгээд явж гээ. Тэгээд тэр зүйл хийх өдөр ирэх байхаа л гэж бодож байна. Цаг нь болохоор нийгмийн амьдралд яаж өөрчлөлт авчрах юм, яаж оролцох юм гэдэг л гэж бодож байна. Оо ийм юу байдаг штэ. Үлгэр дуустал хайрлна. Яг үнэн таны хайрын тухай асуух гэдэг л да. Асуугаад байгаа юм бэ? Хайрын тухай асуумаар байна. За. Та ингээд хайрлнаа гэдэг хайр гэдэг чинь өөрөө амар том амлалт. Амар том
итгэл амар том хүнлэл шүү дээ. Тэгэхээр үлгэр дустал хайрлна. Мэдээж хэрэг дагаанахаг бол үлгэр дустал хайрлна л гэж явж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр залуучуудад ер нь тийм үнэнч хайрыг та бас ойлгох хүсчихсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр үлгэр дустал хайрлахын сайхан нь яг тийм үнэн сайхан хайр гэдгийг та юу гэж хэлэх үү? Ямар байгаасаа гэж хүсдэг эсвэл чин сэтгэл чин гэдэг юмнууд чинь бүр үнэхээр байхгүй болсон. Тэгээ тэр нь айгүй эмзэглэлтэй санагддаг штеп. Тэгээд нэг сайхан хүн ингээд нэг тийм амьдралынхаа нэг цаг үеийн үед олж авсан тэр хайрыг нандинаад хайрлаад тий. Тэгээ сайхан амьдрал нь бүтээгүй байсан ч гэсэн бодоо явж гин гэдэг чинь жаргал шүү дээ. Тэгээ хин нэгэнд дурласнараа тэр хүний өмнө доошоо ороод ч юм уу тий. Бүхэл бүтэн нийгмийн өмнө шившиг болох гэж байгаа юм шиг хандаад байдаг болчихсон нэг тийм сонин цаг үе юм л да. Алдаа л үү? Ямар амартай тийм биз дээ. Үгүй алдаа гоё шүү дээ. Алдаа хүртэл амттай байж болно шүү дээ. Тий. Алдаа одоо тэгэд алдаа гаргахаас айдаг тийм хүйтэн цаг үе байхгүй. Тэгээ миний хувьд бол алдаа гоё л идэг. Яхад тий. Самар хатан нэгдүгээр бүлэг. Хай, сайн уу? Голцоонд ирсэн баярлалаа сэрэгч. Эмэгтэй хүн бүхэн нэг уншаад тий амьдралдаа нэг ер нь эмэгтэй хүн энэ орчинд яах гэж ирдэг юм бэ гэдэг тэр нэг хэлчихсэн тэгэл явж л байгаа л доо. Баяраар л шүү дээ. Таврын намын баяраар гарч. Шигтгэх шиг тод үлдсэн тийм найзууд байдаг шүү дээ. Очир хэлсэн шиг ингээ хэлчихсэн. Тэрийг уншаад яхад шүлгээ бичдэг. Ерөөсөө тийм. Одоо намын үнд энэ зөв буруу энэ дууч оюун төлхөрийн нам байна тий. Тэгээ оюуныг нэг төлхөр яачны үед юу байдаг вэ? Би боддоо штэ. Оюуныг нэг төлхөр. Нилээ сайн төвлөрөх. Дээрээс нь одоо яг ингэж бодоод үзэхээр миний яг сүүлийн 18 жил дандаа ингэ номын ертөнцид ингэ холбогдсон тий. Тэгээд нэг юм хязгаарлан бодол хүрээтэй л одоо амьдраад байна л да. Одоо ч гэсэн. Тэгж шинэ хүмүүстэй ингэ танилцах ч юм уу миний мэдгүй ертөнц рүү орох болгонд амар гайхдаг байхгүй юу? Хөх юм байсан юм уу гэлтэй. Тэгээд тэр төлхөөрийг надад одоо хин нээж өгч яана гэхээр нөгөө клубийн хөвгтөд. Тэгээд залуу яаж тэгж бодож чинь яг яаж хүлээж авч чинь яаж одоо юмд хандж чинь гэдэг хүртэл амар сонирн байгаад байдаг. Тэгэхээр одоогоор тэд нэр юм шиг санагдаад байдаг ш надад. Би нөгөө дараа үеийг ойлгоход эднэр л надад амар сайн багшилж байна да гэхэд хэдийгээр нөгөө багшаа гэж дуудаж гэсэн яг юм дээр би тэднэрээс ингээд сорилтоод авсан санагддаг ш. Нэг тийм сонирн мэдрэмж. Оюун төлхөрч энэ ном бас нөгөөтэйгөр нөгөө өсвөр насныхын түүхгүй гардаг ш. Тэгээд таны редакторлсан ном. Тэгээд хүүхдүүдэд юу санал болгох тийм энэ өсөл мөрөөдөлтэй байсан хүний түүх өөрөө хүүхд наснаас эхэлсэн байгааз. Тэгэхээр энэ мөрөөдөл явсаар байгаа энэ хүний юунд төрсөн мэдээж хэрэг амьдралд нь алдаа тоонотой байсан. Гэхдээ одоо энэ хүний хүмүүс яаж харж байна? Хоёр орны бүр юм найрамдлын том гүүр болсон байгааз. Хүний амьдрал ингээд ямар нэгэн зүйлтэй ингээд холбогдож цэг татаж тэр цэгүүд нэгээ холбогдсноор амьдрал илүү утга учиртай баялаг болдгийн жишээ бол энэ шүү гэл хэлдэг ийм ном байгаа. Хүүхдэдээ уншаарай гэдэг бүр номын сандаа аваад тавьсан. Клубийнх тийм ном байгаа. За тэгжсэн чинь нөгөө танаас нэг асуух асуулт байгаа. Бид бүгдээр ингээд маш олоолаа тий. Ялангуяа номын ертөнцч тэр хаанч тэр ингээд хүн болгон ингээд гой хүрээлэлүүд бий болоод байдаг тий. Гэтэл нэг амьдралд бүгдээр найз биш юм биш үү дээ. Яг миний найз хин юм бэ гэсэн тийм асуулт хүртэл гарч ирдэг үү гэдэг шүү дээ. Таны найз гэдэг чинь хүмүүс байдаг. Таны яг найз. Юу штэ. Одоо надад бол ер нь нэг гарын 5 уруу. Та маш олон найз нөхөдтэй магадгүй баггүй ер нь бол би бол маш олон найз нөхөдтэй. Гэж хэлсэн үү? Тий, найзаач гэж авдаг, найзалдаг зөндөө найзууд байгаа. Гэхдээ нөгөө хүн чинь юу юм бэ л дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам яг ингээд үлдэж байгаанууд нь л яг хинэн тунж үлдэж байгаа л яг чинь үнэн тийм ойрын найз болчдөг юм шиг байгаа юм л да тийм. Одоо надад телевизээс угшилтай 2 3 сайхан найз байна. Уран зохиолоос угшилтай одоо бас нэг 2 сайхан найз байна. Чи орлоо мөгццэг гэдэг. Тэгээд яг ингэж тунж үлддэг л хүмүүс л байдгийн байна да. Тэгээд их олон хүмүүстэй уулзаж, таарч, нөхөрлөж, найзалж холбоотой байж тэ ингэж үзлээ. Тэгээд яг л тунж үлддэг цөөхөн хүн байдгийн байлээ. Тэгэхээр таны нөгөө номонд өгүүлдэг шиг ингээд цаг үе болгон дээр ингээд гарч ирээд тоо үдээс гоё өнгө нэмчээд ингээд тэр хүмүүс байдаг те. Байлгүй яах юм. Бүр амар сонин те. Тэр үед амар гоё гэлцэхэд ингээд танд хүч ч юм уу ингээд юм өгчээснэ таныг гоё ингээд тэгээ чимээг алсраад тавьсан те. Тий. Яг тэр одоо нэг амьдралын нэг хаа нэгэн газар шигтгэх шиг тод үлдсэн тийм
найзууд байдаг штэ очир эрдэн шиг ингээ үлдчихсэн. Тим найзууд байлгүй яах вэ? Тим найзууд бол зөндөө байгаа штэ. Тэднийг амар сандж би. Баян хэрхэлдэж, хамт байж, үгээлж, уулзаж, хай хүй гэж ар өрөөсөө явдаг тим найзууд нь л цөөхөн үлдчихдэг юм байна л да. Тэрнээс ингээл амьдралын тэр гоё үеүүдийн тэр олон гоё өнгөц шигтгээнүүд чинь дурсамжийн хайрцагт байж л байгаа шүү. За ингээд цаг гаргасанд баярлалаа. Таны ном бестселлерийн 4-р байранд тавьж харж байгаа бах те. Одоо ингээд 2 жилийн өмнө гарсан номныхоо өмнө ойлголт байж байгаа. Тэгээд амьдралд нэг юм сондгоо цагаан сувд. Би таны бодож Сарандав гэдэг нэртэй ч гэсэн таны нөгөө амьдрал угаасаа юм сондгоо бас юм гоё цагаан гоё мөртэй явж байгаа гэж боддог. Тэгээд ягаад ч юм энэ номыг та надад та ер нь надад намайг болгон таны гоё юм ингээ үлдээ яваад байдаг байхгүй юу. Тэгээд энэ номыг ингээ харах болгоно амьдрал угаасаа юм гоё өнгөтэй бай амьдрах хэвчээс сувдаа гэж юм шиг нэг юм санагддаг. Яаж ч миний нэр орсон болоо ш тэр юм уу? Гоё санагддаг шүү. Харагчаа баярлалаа. Энэ ширхэг цагаан сувд чинь зарим үед нулимс шиг, зарим үед шигтгэ шиг. Түүнийг яаж агуулхаас, яаж хүлээж авахаас шалтгаалдаг. Тийм харах үнцэг шүү дээ бид нэрээ. Бидний харах үнцэг. Тэгээд энэ дараагийн ном энэ үүлэн малгаас хөгтөж юм харж нүдэ харуулах юм. Тэгээд нэг юм ертөнцид амьдарч байна да. Тэгээд бидний ингээд ерөн зөрж өнгөрч байгаа хүмүүс ч гэсэн ямар нэгэн урдын өрөөлөөр л уулздаг тийм. Чивтэй өрөө гэх юм бол ном гэдэг энэ ертөнцид 10 хэдэн жил хамт явна. хамт аваад баярлалаа сарагч. Үнэхээр зовлон жаргал бүх юм хуваалцаад ингээд хамт явж байна. Тэр ч одоо тэгээд хайрлахгүй яах вэ? Тэгээд номын төлөө гэдэг яг чин үнэн сэтгэлтэй байдаг тийм. Энэ номын нэвтрүүлгүүдийг хийгээл байлдаг үе олон хүмүүс байсан. Чи маш тууштай явсан, чи номын баяр гэдэг зүйлийг хийгээл байсан хүмүүсээс чи маш удаа явсан. Өнөөдөр ийм сайхан номын баяртай, ийм сайхан номын нэвтрүүлэгтэй, ийм сайхан өргөн дэлгэр уншигчдтай, зохиолчдтай, номын ертөнцтэй болоход бол чи маш их хувь нэмрийг оруулсан сувда. Чиний жижигхэн бие байхааргүй тийм хүч, тийм чадал чамаас гарсан. Тийм учраас бид нар чамайг хайрладаг. Тэр ялангуяа би чамайг илүү их хайрладаг. Тэгээд үргэлж гоё ас жаргалтай байгаарай. Өөжөө би өөрөө хөтлөгч болсон явчихсан. Нэвтрүүлэг дуусгасан. Өөрөө хөтлөж. Өндөрлснийг мэдээ. Ямар гоё юм бэ баярлалаа. Өөрөө ингэж хөтлөхгүй бас дуусгаж болтой.